Сайн байцгаана уу? Дуучин насаа байна. За өнөөдөр чи харин ёстой 2 жил 7 сар шүүхийн байгууллагаар явсны дараа эцэст нь ялалт байгуулсан. За тэгээд цангинтал сайхан дуулмаар, сэнгинтал сайхан уйлмаар тийм онцгой өдөр болж гинэ. За 13 жил би хүүхэд наснаасаа хүсэж мөрөөдсөн дуучин болох хүсэл мөрөөдлөө биелүүлсэн одоо Монголын мэргэжлийн урлагийн байгууллагт би 13 жил тасралтгүй одоо гоцлол дуучнаар ажиллаад 2 жил 7 сарын өмнө ажлаасаа халагдсан. За тэгээд тухайн үед бол одоо тэнгэр газар хөмөрхшгөл гэдэг шиг хамаг хүсэл мөрөөдөл байхгүй болсон. Хүүхэд насныхаа насан туршийнхаа одоо нөгөө хүсэл мөрөөдөлд ажилласаа салсан гэдэг одоо маш сэтгэл санааны хувьд бол хямарсан аимшигтай жил бол 24 он байсан. За тэгээ 24 онд үргэлжлээд ээжигээ бурхны орондоос алдсан гэх мэтчлэн за тэгээд 13 жил ажилласан одоо байгууллагынхаа эсрэг шүүхийн байгууллагаар явна гэдэг тэр сэтгэл зүйн одоо асуудал бол маш одоо хэцүү байд юм билэ. Тэгэд өмнө нь бол ийм кейс магадгүй тохиолдож байгаагүй байх. Тэгээд анх удаага би магадгүй одоо эмэгтэй уран бүтээлчтэйсэн гээд анх удаа зориг гаргаад өөрийнхөө нэр төрийг дэнчин тавиад ингээд ажлын байрны бэлгийн дарамт гэдэг одоо асуудлаар анх одоо шүүхийн байгууллагт гомдол гаргасан. За тэгээд энэ одоо ажлын байрны бэлгийн дарамт гэдэг нэр томьёо одоо Монголын энэ хуулинд одоо ерөнхий юм нэр томьёо байгаа боловч яг нарийн одоо заалтууд байдгүй учир дутагдaltaй. За би яг миний гол поинтлсан хамгийн эмзэглсэн надад маш хүнд туссан зүйл бол энэ байгууллагт ажиллаж байхдаа ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэдэг одоо гол асуудал байсан. Тэгээд үүнийгээ би хамгийн гол нь шүүхийн байгууллага дээр нотлохоо баримт байхгүй. Тэг хөө хилцэх хугацаа дууссан гэдэг хоёр зүйлээр би нотлоод батлаад ялж чадаагүй ч гэсэн яг цагаан цаасан дээр хараар бичсэн хөдөлмөрийн хуулийн дээр байгаа одоо нөгөө байгууллага одоо ажилтнгаа халахын тулд одоо хуулинд заасан яг процедурын дагуу одоо ажилтнгаа халаагүй байна гэсэн заалтаар шүүхийн байгууллага дээр одоо байгууллага одоо миний хувьд ингээд шүүхтэр одоо би ялсан. За тэгээд энэ хугацааны сэтгэл зүй бол маш хүнд байсан. Тэгээд байгууллагт ажиллаж байхдаа яг үнэндээ сүүлийн хэдэн жилүүдэд бол тайзан дээр гараад дуулахад би надад дарамт үзүүлжсэн хүнтэй тайзан дээр зэрэгцэж зогсоод дуулахад хүртэл заримдаа би дууныхаа үгийг алдаад сандраад ингээл толгойн дотор өөр бодол эргэлдэх гэх мэтлэн ингээд ер нь сэтгэл санааны хувьд бол хамгийн амар одоо байсан. Ямар сайндаа дуулах дууныхаа үгийг заримдаа бас тайзан дээр гараад алддаг байсан, сандардаг байсан. Тэгээд хамгийн хичээж зүтгэсэн хүүхэд наснаасаа хамгийн хичээж ирсэн энэ ажил мэргэжлэрээ би ажлын байгууллага дотроо одоо түүхэн за би бол ер нь яг pop дуучин учраас одоо тухайн байгууллагын одоо jazz оркестртэй одоо ихэвчлэн одоо дуулдаг байсан. Миний стил жанр яагаад гэвэл тэр оркестртэй илүү ойртож очдог байсан учраас тэгээд би тухайн байгууллагт 13 жил ажилласан одоо түүхэндээ хамгийн олон жил ажилласан эмэгтэй дуучны нэг бол би байгаа. За тэгээ хамгийн олон жил ажилласан эрэгтэй дуучин гэдээ явах юм бол бас өөр тусдаа. Тэгээд би тэр байгууллагт ажиллаад тэр байгууллагаас тэтгэвртэй гарна гэж би боддог. Тийм байсан. Тэгээд тэгсэн чинь одоо нэг хөндлөнгийн эсрэг хүүсний хүнээс болж би одоо тухайн хүний одоо хүслийг биелүүлээгүйгээс болж тухайн хүн өөрийнхөө ажлын байрныхаа одоо албан тушааллынхаа давуу талыг ашиглаж одоо намайг эмэгтэй уран бүтээлчээр ингэж одоо нөгөө өөрийнхөө хүслийг биелүүлээгүй учраас одоо тухайн үедээ бол би нэг муу санаж бодоогүй, баримт нотлохоо цуглуулж гэж бодож байгаагүй, муу санаа байхгүй, цагдаа тэмдэглүүлж чадаагүй учраас баримт нотлохоо байж чадаагүй. Тэгээд түүнээс хойш ингээд байнга намайг юмнаас тоглолтноос хасна. Тэгэл би ингээл ивэр ингээл одоо яах вэ? Ямар шинэ уран бүтээл дээр ажиллах уу? Надад даалгавар өгөөд ингэж гээд ойлголцъё гэсэн ч намайг дандаа үл тоож авч хэлцдэггүй байсан. Тэгээд дээрэс нь би тэр байгууллагт амьдралынхаа 13 жилийг зарцуулчаад Баян Монгол чуулгын түүхэн 50 жилийн пянзнаас хасагдана гэдэг бол миний хувьд одоо тэр байгууллагт 13 жил амьдралынхаа 13 жилийг сэтгэл зүрхээ зориулсны ямар ч үр дүн байхгүй. Тэгээд миний хамгийн их гомдсон зүйл бол би өгөн тэр пянзанд орохоор баг над дээр 3-4 дуу ингээд зогтцсон. Бүр өнгө танаалст нь хүртэл ингээд тодорхой болцсон. Хөгжмийн найруулагчд хүртэл танаалстаа өгсөн ингээд тодорхой болцсон байхад
нэг мэдсэн чи ингээд хасагдцсан. Тэгээ асуусан чи бүх бичлэг явагдаад дууссан шүү дээ. Тэгээд ингээд би юу болсон мэдгүй ингээд янзаас хасагдцсан. Тэгээд тэр янзанд орохгүй бол би тэр байгууллагт 13 жил ажилласан хэрэг байхгүй. Би дуучин болсон хэрэг байхгүй. Миний хичээ зүтгэсэн соёл урлагийн их сургуулийг төгссөн хүүхэд наснаасаа дуучин болох гэж хүсч мөрөөдсөн маш их зориулт гаргасан цаг хугацаа сэтгэл зүрх одоо амьдралын хамгийн үнэтэй одоо тэгээ санхүү манай гэр бүлийнхэн хүртэл миний дуучин болох хүсэл мөрөөдлийн төлөө бүхнээ зориулсаар ирсэн шүү дээ. Гэр бүлийн бүх гишүүд. Тэгээ энэ бүхэн надад маш их тийм миний амьдралд одоо хизээч магтагдчихгүй ийм аюу хичээж ирсний минь хариуд нэг зүгээр хөндлөнгийн хүнээс болж миний хичээсэн амьдрал ингээд нуран унж байгаа ажилгүй болж байгаа. Яг угаасаа өөрчлөлтөөс ээжлэлтэй би тэгээд ганц би эмэгтэйг бол угаасаа ингээд хүмүүс дээрлэх юм билээ. Угаасаа би ингээд маш юмыг ингээд ивээр маш эвтэхнэр ингээд ажлын байран дээр би хүмүүстэй цогцож их гоё зүв байхыг хичээж ирснээрээ би бас заримдаа алдсан юм шиг одоо санагдаж байгаа. Заримдаа бол алдах юм дээр алдах хэрэгтэй юм билээ. Эмэгтэй хүн гэж бодож байгаа одоо. Тэгээ одоо ингээд бүх юм өнгөрсөн байна. 2 жил 7 сарын дараа би өнөөдөр ингээд бүх процедур ингээд дуусаад би ингээд бас Монголын хууль те үнэхээр одоо ингээд миний талд ингээд яг ингээд хуулийн залтанд байгаад ингээд би ялаад өнөөдөр ийм гоё ялтаад сууж байгаадаа маш их баяртай. Тэгээ дээрэс нь бас ингээд яг баяртай аваад гэсэн цаана яг үнэндээ өглөө би ингээд эртэлж босоод ингээд Сүхбаатар дүүргийн шүүхэн шийдвэр гүйцэтгэл рүү ингээд очиод явж байхдаа ингээд нулимс цэглэгнэл яаж юм ингээд нэг тийм уйлах гал амир тийм өнөөдөр аягүй тийм хүнд өдөр байлаа л да. Яагаад гэхээр нөгөө би дахиж тэр гоё оркеструудтай тэр гоё том тайзандаа гарч дуулж чадахгүй болсон да. Одоо нэг хүний их ашигаар миний бүхэл амьдрал ингээд нөгөө хаагдаж боогдоод бүхэл бүтэн ингээд амьдрал минь хүсэл мөрөөдөл минь өгөө болж миний уран бүтээлээ хийх далжиг үр тасдагдаж сэтгэл санааны маш их хохиролтой тэр байгууллагаас гарсан. Тэгээд энэ л хамгийн амар жоохон гунигтай тийм байна да. Тэгээ одоо яг хэдий одоо тэр гоё оркеструудтай тэр хөгжимчдтэй дахиж тэр гоё том тайзан дээр гарч дуулж чадахгүй ч гэсэн үргэлжлүүлээд одоо өөрийнхөө энэ дуртай зүйлээ хийгээд уран бүтээлээ дуугаа хийгээд явах юмсан гээд одоо дотроо ингээл үргэлж ингээл амар шатаалтай дуугаа дуулах юмсан тайзан дээр гарах юмсан гэл. Үнэхээр гоё тийм ассан мэдрэмжтэй сүүлийн 2 жил бас заримдаа ч бүр гутраал уйлмар санагдаал тий өөртөө ч гутрах шиг амьдралд ч гутрах шиг. Гэхдээ хамгийн гол нь хизээч итгэл найдвар алдаж болохгүй. Хүн яг амьдралд өгсөж болно, уруудж болно, алдаж болно, онж болно. Гэхдээ энэ бүхэнд хамгийн гол нь заастай гоё болно доо, бүх юм сайхан болно доо гэсэн итгэл найдвар хизээч алдаж болохгүй гэж өөртөө байнга хэлнэ. Манай ойр дотны найз нөхдүүд маань ч гэсэн хажууд байнга байж тэр үгийг хэлж байгаа. Тэгээд энэ амар их хэцүү. За ингээд 2 жилийн хугацаанд ээжигээ бас алдаал. Тэгэхэд ингээд хамгийн гол миний бас гомдсон юм нь би 13 жил тэр байгууллагт хамт ажиллаж исэн найз нөхдүүд маань адилхан л бидний 13 жил жаргал зовлонд нь ингээл хандивын тоглолт хийхтэн хүртэл ингээл сэтгэлээрээ очиод дуулаад ингээл те яг тийм байсан найз нөхөд маань хүртэл намайг хөвгөл үлээсний дараа нүүр буруулаад найз биш байха болчихсон. Тэгээд ээжийн минь бурхан болоход 13 жил хамт ажиллаж жаргал зовлонд минь хамт байсан хамт олноос нэг нь ч надад одоо юм илэрхийлээгүй. Тэр нь миний зүрх сэтгэлд хамгийн аимшигтай хамгийн гомдмоор энэ яг окей хүн ингээд ажил мэргэжлийн хувьд ажилдаа тэнцвүүч байж болно. Санал бодлороо ажил дээр бас санал зүрэлдэж ч болно. Окей би муу дуучин бас байж болно. Хин нэгний хувьд. Гэхдээ яг ийм амьдрал тулгарсан жаргал зовлонгийн асуудал дээр хин нь хинбэ гэдгийг үнэхээр амьдрал харуулдаг юм байлээ. Цаг хугацаа харуулдаг юм байлээ. Тэг хүн наад захын эмгэнэл илэрхийлэгч нь хүний наад захын одоо хүн ёсны одоо тий зүгээр л насаад эмгэнэл илэрхийлчихэд ажлаа салгачих гээд байгаа юм уу? Яах гээд байгаа юм? Би бүр тэрийг аягүй ойлгоогүй. Тэгээд зөндөө их зүйлийг ойлгож ухаарлаа. Одоо өөрийн гэсэн хөрхэн жижиг онлайн шоп ажиллуулад өөрөө бүх ажлаа хийгээд
хинт ч найдахгүйгээр хичээж юм. Тэгээд болж юм бүх юм сайхан байна. Гэхдээ заримдаа үнэхээр хэцүү байдаг. Гэхдээ ямар хүний өмнөөс амьдарч байгаа шүү дээ тий. Одоо бид нэр дандаа амьдралдаа болохгүй байгаа зүйл дээр төвлөрөхөөс илүү болж байгаа зүйл надад бас зөндөө байгаа. Тэгэхээр өргөжлүүлээд дуулмаар байна. Тайсан дээр гармаар байна. Гэтэ хамгийн гол нь надад тийм амар дарамт өчрүүлсэн тэр хүн өнөөдөр юу ч болоогүй зүгээр ингээл ажиллаа хийгээл тайсан дээр гараал ингээл явж байгаа амар шудраг бус. Тэгэхээр цааш та миний мэдэрсэн энэ муухай мэдрэмжийг энэ сэтгэлийн аимшигтай сэтгэл санааны хохирол гэдэг зүйлийг мянган охтууд магадгүй яг дандаа охтууд биш ч байж болно. Бас эрэгтэй хүмүүс ч байж болно. Залуучууд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд их их байгаа байх. Баг мэдрээсээ. За тэг хамгийн гол нь миний алдсан юм юу байсан бэ гэхээр нотлох баримт гэдэг зүйл муу санаа байхгүй. Зүгээр л ингээл яг ингээл амьдрал дээр бид нэр ингээд найз нөхдөд хоорондоо тоглоод эрэгтэй хүмүүс ингээл хандрахаал тоглоод ингээд үе байдаг. Тэгж би бодож ойлгосон. Тэгсэн чи үгүй байсан. Тэгээд сүүлдээ бол бүр хүний гүн зуултанд орсон байсан. Одоо удаа дараа нь тоглолт пянзнаас хасагдаад ингээд ойлгосон. Тэгээд над чиг юм муухай мэдрэмж чиг охид бүсгүйчүүд залуучууд маань битгий мэдрээсэ гэсэн үүднээс зөвхөн амиа хичээгээд дугуй одоо ингээд өнгөрч болох байсан ч гэсэн бусдын сайн сайхны төлөө охид бүсгүйчүүдийн төлөө би яагаад гэвэл ээж хүн миний охин би бол охин хөхтэй юм байхгүй хамгийн гол нь. Тэгээ миний охиныг бас ингэх юм бол яа гэл зүрх шимширж байгаа юм чинь. Тэгэхээр тэгж бодсны үднээс одоо ингээд өнөөдөр би дуучин болсон гол утга учир нь магадгүй энэч байсан байж магадгүй. Зүгээр ингээд хайрын дуу дуулахаас илүүтэй би өнөөдөр ингээд дуулаад өөрийн биеэр энэ одоо асуудлыг би дээр мэдрээд урлагийн тоогонд чанагдаад ингээд явсан хүний хувьд яг яснаасаа цуснасаа юм гачин юм шудраг цантай өөрийнхөө ийм хүн байж болно. Яг сохрын газар доглонгийн газар доглон байж бас болох л ахaltaа. Гэхдээ яад чин айгүй хичээсэн амьдралынхаа турш хичээсэн энэ хичээл зүтгэлийн минь нэг хүний хүсэл тачаалаас болж ингэж амьдрал сүрж болохгүй байх. Энэ түүх дахин хиндэрч битий тавтагдаасаа гэсэн үгнээс би шүглүүлсэн. Тэгээ өнөөдөр би энэ асуудлыг сүүлийн удаа ярьж байна. Тэгээ дахиж би ярихгүй. Тэгэхээр охид бүсгүйчүүд минь, залуучууд минь хэрвээ та ажлын байран дээрээ ч юм уу одоо хаан ч юм те ямар нэгэн бэлгийн дарамтанд өртөж байгаа бол тэрнийг нотлох баримт цуглуулдаг байгаарай. Ахтар санаатай байх хэрэгтэй юм л шүү гэж хэлмээр энэ да.